Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Зөв бичгийн дүрмийн цуврал хичээлээ хүргье. Өнөөдөр та бүхэндээ үг хурааж бичих дүрмийн тухай танилцуулъя. Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно. За нэгт нь эхний үеэр хураана. За жишээлбэл нэгтлэн бодох гэдэг үгийг ня, бо гэд эхний үеэр нь хурааж бичдэг. За төгөргийг төө, мөнгийг мөө гэх мэт. За хоёрт эхний үсгээр хураана. За жишээлбэл Монгол Ардын хувьсгалт нам, бүгд найрамдах Монгол ард улс гэдгийг за ин бэн мау гэх мэт хурааж бичдэг. За гуравт заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл Баян хонгор гэдгийг бэхээ, Улаанбаатар гэхийг убэ гэх мэт. Дөрөвт зарим үгийг их адгийн үсгээр бас хурааж болно. За жишээлбэл 18 дугаар хурал гэж байна тийм ээ. За энэ маань бол дугаар гэдгийг тийм ээ адагт орох эр үсгээр нь хураагаад 18-ээр хурал гэж бичдэг. За мөн 5 дугаар сар ялгаа байхгүй. За нөхөр гэдгийг энээр, доктор гэдгийг дээр гэх мэт ихэн болон адагт орох үсгээр нь хурааж болдог. За 5-д оноос нь нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. За үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бас бүх үсгийг нь томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноос нь нэрийг хураасан үсгийн ард цэг тавьдаггүй. За та бүхэн жишээг харж авах. Хөгжмийн зохиолчдын холбоо гэдгийг хээзээхээ. За бүгд найрамдах Афганистан улс гэдгийг БНПГО гэх мэт хурааж байна тийм ээ. За хүүхдүүдээ дүрмээ тэмдэглэж аваад тогтоогоод хэрэглээрэй. Баяртай.